Аимшигын роман зохиолч Стивен Кингийн бичсэн It буюу тэр киноны зохиолыг бодит хүний амьдралаас илүүдэн бүтээсэн байдаг. Стивен Кинг уг аимшигын зохиолын гол дүрийг John Wayne гэх цуврал алуурчнаас сэдвүүлэн бүтээсэн юм. John Wayne Gacy энэ нэрийг сонссон ямар ч өсвөр насны эрэгтэй хүүхэд, садист, маниак, алуурчин алиалагчийг ой санаандаа төсөөлнө. Тэр их хөвчлэн өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийг өөрийн байга болгож, дараа нь уран залтай үгээрээ хуурч өөрийн аллаг үйлдэг байшиндаа авчирч хамгийн харгас хэрцгий байдлаар тэднийг тамлана. 1972-оос 1978 оны хооронд тэрээр нийт 34 эрэгтэй хүүхдийг алсан бөгөөд ихэнх нь 14-өөс 21 насны эрэгтэй хүүхдүүд байв. John Wayne 1942 онд бүрсэн бөгөөд тэрээр багасаа л ямар нэгэн сэтгцийн өөрчлөлттэй гэж ойр дотныхондоо дуудагддаг байв. Учир нь тэрээр ямар ч амьд амьтан таарлцсан заавал гэмтэх, алах зэргээр муур нохтыг тамладаг байлаа. Уг маниак алуурчээр хамгийн анхны хохирогчоо төрсөн өдөр дээр нь танилцж улмаар өөрийнх нь гэртээ урьж хамгийн харгас хэрцгий байдлаар тамлан хүчинтснийхаа дараа цогцыг нь шороонд болж нуусан байна. Үүнээс хойш тэрээр зогсолтгүй аллгаа эхлүүлсэн бөгөөд хохирогчтой ихэнх голд үдшилэг, шөнийн цэнгэний газар, эсвэл залуусын цугладаг клуб дээрээс очиж сонгодог байв. Цагдаа нар удаа дараа хүүхд алга болох үед анх түүнийг гэж мэдэхгүй байлаа. Гэсэн ч түүний хөршүүд ямар нэгэн байдлаар сэжиг авч байнга залуу хүүхдүүд орж гардаг тухай мэдээлэл цагдаад нарт хэлж, удалгүй цагдаагийн мөрдөгчид түүн дээр ирж түүнийг сэжигтнээр татах болсон байна. Гэвч ихэндээ манер хэрэгээ хүлээхгүй цагдаа нарыг маш их төөрөгдөл оруулсан ч түүнийг эрэг бүрэн самнаж шороонд болгоцсон 13 хүүхдийг зохицыг олсноор түүний бүх хэрэг илэрсэн байна. Тэр хийсэн хэрэгтээ огт гэмшдэггүй байсан бөгөөд үүнийгээ үргэлж хамгаалж бид эдэнд жинхэнэ аз жаргалыг нь мэдрүүлдэг байсан хэмээн мэдүүлэхдээ ямар нэгэн байдлаар тохуургалахын инээдэг байжээ. Түүнийг олон хүнийг алсан хэрэгээр цаазын ял оноож 1994 оны 5 дугаар сарын 10-нд тариа тарьж цаазын ял гүйцэтгсэн боловч хохирогч нарын аав ээжүүд тэр дэндүү амархан үхэж байна. Түүнийг өөр аргаар цаацлах нь зүйтэй гэж үзсэн боловч шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ. Түүний амьдралаас сэтгүүлсэн олон кино ном зохиол байдаг бөгөөд хамгийн алдартай нь Стивен Кингийн зохиол болох тэр кино юм. Тэрээр зохиолоо Don Jones сэтгүүлсэн бөгөөд кинон дээр мөн л бага насны хүүхдүүдийг ангуучилж буй Pennywise нэртэй айлаалагч гардаг. Pennywise айлаалагч гэж хэн бэ? Тэр бол олон тэрбум жилийн настай Галамор гэгдэх хэлбэрийн амьтан юм. Хэдийгээр тэр нь дэлхийн гариг дээр олон жилийн турш амьдарч байсан боловч Macraverse хэмээх сансрын бүсээс газар хоосон орон зайд үүссэн. Түүний жинхэнэ хэлбэр төрс байдал нь тодорхойгүй байдаг. Янз бүрийн хэлбэр төрсч шилжих чадвартай. Өөр ертөнцөөс ирсэн тул түүний жинхэнэ нэр төрөл зүйлийг Deadlights гэж нэрлэдэг боловч цөөн хүмүүс л үүнийг мэднэ. Харин дэлхий дээрх түүний жинхэнэ хэлбэр төрс нь дээрийн хотын ойролцоо оршдог муу усны нүхэнд амьдардаг авраг том хаалцсан юм. Гэвч агаасаас гадна тэр ямар ч хүний дүрд хувирах, мөн ямар нэгэн амьтан объектны дүрд хувирч чаддаг. Энэ чадвараараа тэрээр хүмүүсийг айлгах, эсвэл ойр дотныхон хүмүүсийн дүрд хувиран хохирогч нараа алдаг байна. Гэвч аалзнаас гадна түүний хамгийн дуртай дүр болох алиалагч буюу Pennywise алиалагчийн дүрд орох. Учир нь алиалагчийн дүрд орсноороо тэрээр өөрийн хамгийн амархан байгуулах хүүхдүүдийг энэ дүрээрээ өөртөө татан тэднийгээ хохирогч болгодог байна. Pennywise алиалагчийн хамгийн гол зорилго нь хүмүүсээр хооллох бөгөөд хохирогчийн хамгийн айдаг зүйлийн дүрд хувиран тэднийг алдаг. Ингэж айлах нь хүний махыг илүү амттай болгодог гэж тэр үздэг байна. Түүний үүсэл нь орчлын ертөнцийн үүсгэхдээ зэрэгцсэн бий болсон 3 гэрлэнээс үүссэн. Энэ үхлийн 3 гэрлийг харсан ямар ч амьд амьтан тэр дорой хөшиж үхлийн гэрлэнүүдийн бүрэн хяналтанд ордог. Тэрээр хангалттай хүмүүсээр хоолсныхан дараа дахин 27 жил амрах бөгөөд ингэж олон жил амарсныхан дараа тэр дахин сэрэн хүмүүсийг ангуучилж эхэлдэг. Гэвч түүний хамгийн айдаг гол зүйл нь бол эр зориг юм. Дээрийн хотын нэгэн дунд сургуулийн найзууд болох Loser Club-ийн түүний энэхүү сул талыг хожим 27 жилийн дараа мэдэн түүний энэхүү сул талыг ашиглан Pennywise гэх хайр гэргийн мангасыг дарсан юм. Хэрвээ танд манай ажлыг таалагдсан бол subscribe болон лайк дөрөхөө бүү мартаарай.